Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Самцхан орхимд сонсогчдоо та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Их Монгол радио ажлын өдрүүдийн даваа, лавг, баасан гараг бүрийн их үдээ 14 цагаас цай уух зур утга уран зохиолын цаг нэвтрүүлгээ өргөн барьдаг байгаа. Улс орон даяар цар тахлын энэ үед 20 цэрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан сонсогч та гэртээ байж өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаалж их орноо хамгаалаарай. Ингээд сонсогч та бүхэндээ энэ хүү нэвтрүүлгээрээ зохиолч Хишиг нэмийн Дулам Сүрэнгийн Учрах тавилан 2 дугаар дэвтрийг аль бие ёсны эрхтэйгээр та бүхэндээ хүргэж байгаа. Ингээд Учрах тавилан 2 дугаар дэвтрийн 13 дугаар хэсгийг та бүхэнтэйгээ яг одоо эфирээс шууд хуваалцгаална. Хамтдаа байгаарай. Зохиолч Хишиг нэмийн Дулам Сүрэн. Зохиол Учрах тавилан 2 дугаар дэвтэр 13 дугаар хэсэг. Бэлгүүтэй Боинг 809 онгоцны дарга болоод нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Олон ч газар орноор ниссэн. Өдрөн төв алгасаад оройн нь Сибирьт ч явж л байдаг байв. Хизээч юм хүн барь цаалсан, тулгын шаардсан асуудал гарч байсангүй. Хүн барь цаалах, сүрдүүлэх асуудлыг ном зохиол кинонаас л харж байлаа. Харин одоо өөрт нь тохиолдоход хүзүүн дээр нь хутах тулгсан мэт түгшүүртэй байв. Юу гэж хэлэх? Яах учраа мэдэхгүй сандарсан бэлгүүтэй утасны цаана байгаа хүмүүст энэ байдлаа мэддэхгүй хичээн аялуулах 50 намдууд угаар. Та нарт ямар асуудал тулгарсныг би мэдэхгүй. Улсын хилээр юу авч гарах гэж байгааг чинь ч гадарлахгүй байна. Энэ бүхнийг шалгадаг хүмүүс нь тусдаа. Би зөвхөн үүрэгт ажиллаа хийж яваа чирийн нэг нисгэгч. Миний эхнэрийг энэ асуудалтай битгий оролцуулаач дээ. Жиний минь одоо хаана вэ? Гэж хичнээн хичээсэн ч хоолой нь үлээлэг чичрэнгүү дугаар асуухад харилцуурын цаана амийг нь ямар нэгэн зүйлээр дарсан бололтой давчтангуу хашгирах гэж чадахгүй байгаа бүдэгхэн дуу сонсогдоход Чиня гэдгийг бэлгүүтэй шууд танилаа. Бид юу авч явах? Хэлээр яаж гарах нь чамд ёор сонирн биш. Тэр бүгдийг зохицуулах тусгай хүмүүс бидэнд бий. Чи зөвхөн үг дуугүй илгээсэн зүйлийг хэлсэн газарт минь хүргэж өгөх болно. Тэгээд эхнэрээ биднээс аваарай. Жиниагийн дууг сонсгох бүртээ түүний хэцүүхэн байдалтай байгааг мэдэрсэн бэлгүүтэй уураа барьж ядав. Гэхдээ та нар хинээр уралдаж байгаагаа мэдэж байна уу? Наад эмэгтэйч нь Америкийн урдаа барьдаг телевизийн сэтгүүлч. Хэвлэл мэдээллийнхэн түүнийг чухам ямар байдалтайг дуулвал юу болохыг төсөөлж байна уу? Би ч бас та нарын үгээр зүгээр суугаад хүссэн бүхнийг чинь хийгээд байх юм биш. Хууль дүрм гэж би. Бүх зүйл камертай. Хаа явсан газар бүрт чинь бичлэг хийгдэх болно. Тиймээс ийм эрсдэлтэй юм хийхээ одоохон болов. Та нарт хичнээн хэмжээний мөнгө хэрэгтэй юм. Эхнэрийг минь гимтээсэн байхад үзээрэй. Би холбогдох хүмүүст нь одоохон мэдэгдэх болно шүү. Гэж дуугаа өндөрсглөө. Бидэнд тэр мөнгө төгрөгч нь хэрэггүй. Мөнгөний төлөө хүн барьцаалах байсан бол чам шиг юмыг лав сонгохгүй. Гэж хэлснэ. Хүүт инээж. Их хэд байх нэ? Цагдаас хэрэг гэж сүржигнээд яах вэ? Чи ил хохирох байх шүү. Бид эднээс чинь хайх хүмүүс биш. Хэрэгтэй зүйлсийг маань хүссэн газарт хүргээд өгчхөөр. Өөр асуудал байхгүй. Их нэртэй хайртай бол энэ бүхнийг хийх л болно доо. За тэгээд маргааш хэлснээр хийгээрэй. Зөрүүд илжих шиг янз бүр болоод байвал энэ яхныг чинь дуудчих шүү. Ингээд уцсаа салгалаа. Айж гайхан сандран уурлаж бухимдсандаа бэлгүүтэй өвдгөн чичирч гарын салганах шиг боллоо.
Нисгэгч хүн аливаа зүйлд тайван хандах ёстой гэдгийг бэлгүүтэй мэднэ. Гэсэн ч эхнэрийг нь барьцаалчаад байхад яаж тайван байх вүлээ? Тэр цагдаад мэдэгдэхээр шийдэн уцаа шүүрэн авсан ч хэрвээ халан хидагчд тэр Ористод байвал юу ч хийхээс буцахгүй. Гэхдээ бараа таваар наас цааш зөөмөргүй маа. Замбраага алдсан захын мод эрэмжтэй. Гимт хэрэгтүүд болж таарлаа. Энэ Америкчууд ийм муусан юмнуудынхаа хууль хяналтыг чангалахад яадаг байна. Маргааш намайг Турк руу нисхийг мэдээд эхнэрийг мань барьцаалсан байхыг бодоход зүгээр ч нэг дээр нь тонвол хямдхан ачаа бараа биш болол та. Одоогоор цагдаад мэдэгдээд хэрэггүй л болов. Тэгээд одоо яах ёстой гэж. Чинад минь ямар нэгэн зүйл тохиолдохгүй байгаа гэж бодох тусам зүрх нь хүчтэй зохлон яах учраа олохгүй хэсэгтэй балмагтав. Ямар тач Мари хэд хоног ажилласан ажлынх нь хөлсөн дээр дахиад хэдийг нэмж өгөөд хүүхдүүдээ үргэлжлүүлэн харж өгөөч гэж гуйхаар шийдлээ. Их рүүдийг унтуулахаар өрөөрөө нь явж орсон асрагч Жинад ямар нэгэн зүйл тохиолдчихэ гэдгийг бэлгүүтэйгийн харц үйл хөдлөлөөр нь таамаглалаа. Харин гэрийн эзэн хинтээ юу яриад хашгичаад байсныг нөгөө өрөөнөөс анзаарч сонссонгүй. Бэлгүүтэй энэ бүх асуудлыг Бостонд амьдардаг Жинягийн ээж болон Монгол руу аавдаа ярьж хэлэх гэснээр боллоо. Би муутай аавынхаа санааг зовоогоод яах вэ гэж сансан хэрэг. Харин Америкийн тусгай хүчинд ажилладаг цэргийн сургуулийн найз Джоник гинт саналаа. Түүн рүү утас цоглоо. Сайн байна уу анд минь? Сайн байна уу? Гэхдээ ямар сонин хүн гинт тийм орой олсон хүн залгана вэ? Гэхдээ дууны өнгө чинь нэг л сандарсан шинжтэй байх чинь ямар нэг юм болоо юу? Эхнэр хүүхдүүд чинь сайн уу? Ингээд бэлгүүтэй. Чи яг барьцаалсан байна. Найз нь яах учраа мэддэггүй. Байц. Юу хэнийг барьцаалсан гинэ? Ингэж гайхсан байдалтай асуухт нь Жиняг манай эхнэр хин гэдгийг нь мэдэх юм алга. Маргааш найз нь Турк руу нислэгтэй байсан юм. Онгоцоор тийшээ ямар нэгэн зүйл авч явахыг хүссэн бололтой. Мөнгө төгрөг нэгсэн болов уу гэж бодлоо. Тэгсэн харин илүү ноцтой юм шүү. Холбогдох хүмүүст нь дуулав уу? Үгүй ээ. Хамгийн түрүүнд чам руу залгалаа. Цагдаа цэрэг болвол эхнэрийнхэн бараг дахиж харахгүй шүү гэж сүрдүүлээд. За гайгүй үсттэй. Миний найз ямар ч байсан тайван байсан дээр юуны туханд хүрэлгүй хүний амьд хүрнэ гэж юу ах вэ? Хэрвээ тийм дээрээ тулсан бол өнөөдөр чамтай ярихгүй шууд маргааш холбогдох байсан биз. Чамайг сүрдүүлж сансандаа хүрэх гэж байгаа бах. За маргааш учир нь олдноо. Надад хэдэн хамтрагчд бий. Тэдэндээ дуулгаад бэлэн байхыг бодъё. Ямар нэгэн зүйл болохоор цагдаагийнхан болон хил гайлынханд сануулахад буруудах юм байхгүй шүү. Гол нь миний найз тайван байх хэрэгтэй. Нисгэгч хүн байна гэдэг чинь тайван байхыг хамгийн сайнаар мэдрэн бидтэй. Ямар нэгэн зүйлийг ганцаараа дур мэдэн хийх гээд хэрэггүй. Юу ч болоо билээ. Бэлгүүтэй Жонтой ярилцаад баг зэрэг тайвширсан ч маргааш юу болох? Эхнэрийг нь яаж байгаа болох хэмээн санаа зовон шүнжин холигсоор арай гэж өглөөдөө золголоо. Үргэлжлэл бий. Зохиолч Хишигнэмийн Дулам Суран. Зохиол Учрах тавилан 2 дугаар дэвтэр. Радио редактор Баттуул. Компьютер графикч Цэнд Дава. Өгүүлэгч Хос Хоёр. Их Монгол радио 2020 он. Сонсогч та бүхэн яг одоо
Зохиолж, сэтгүүлж Хишиг намын Дулам сүрэнгийн Учрах тавилан романы 2 дугаар дэвтрийг аль биесны зөвшөөрөлтөөр сонсож байна. Та Учрах тавилан романы 1, 2 дугаар дэвтрийг бүрэн ихээр нь авч уншихыг хүсвэл 99 86 10 86 99 86 50 80 утсанд холбогдоорой. Хүргэлт үнэгүй мөн бүх номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. Сонсогч та